Сайн байцгаана хүүхдүүд ээ. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ математикийн хичээл дээр өмнөх мэдлэгийн сэргэн санацгаая. За 25-ыг 5 хуваахаар хэд гардаг вүлээ? Сайн байна 5. 72-ыг 9 хуваавал 8. 64-ыг 8 хуваахаар 8 гардаг. Мөн 56-ыг 7 хуваахаар 8 гардаг. 44-ийг 11 хуваахаар 4 гардаг. Маш сайн байна. За тэгвэл 36-г 5 хуваавал хэд юм бол? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ үлдэгдэлтэй хуваах гэсэн хичээлийг үзье. За энэ хичээлийг үзснээр бүгдээрээ яах вэ гэхээр ямар нэг зүйлийг тэнцвүү хэсэгт хуваахад үлдэгдэл гардгийг ойлгож ав. За багштай энэ чимэглэл дээр байгаа одыг 4-4-өөр нь багцлаад бичиглэлийг хамтдаа эзгэе. За нийт хэдэн од байна хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18. Үүзүүтэй 18 од байна. За тэгвэл эхнээс нь 4-4-өөр нь багцлая. За хэдэн багц болчих вэ хүүхдүүд ээ? 1, 2, 3, 4 багц болоод цаана нь хэдэн ширхэг үлдсэн байна? Маш сайн. 2 ширхэг үлдсэн байна. За тэгвэл бичиглэлийг яаж хийдэг вэ гэхээр 18-ыг 4-т хуваагаад тийм ээ 4-өөр нь багцлсан. 4 хэсэг болчихсон. Тэгвэл ард нь үлдсэн 2-гоо үлдэгдэл 2 гэж бичдэг байна. За дахиад анхаарай. Ээжид нийт 7 айлан байжээ. Тэр 3 хүүхэдтэй тэнцвүү доогоор альмаа хувааж өгөв. Нэг хүүхэдэд хэдэн айлан өгсөн бэ? За ээж нь 7 айлан байсан. За 7 айлмаа хэд хэдээр нь өгсөн байх вэ? 3 хүүхэдэд тэгэхээр 2 айлан өгсөн байна. Гэтэл цаана нэг айлан үлдэж байна тийм үү? За энэ үед бичиглэлийг яаж хийдэг вэ гэхээр багш надаа энэ дээр бүгдээрээ тохирох бичиглэлийг хамтдаа эзгэе. 7 альмыг 3 тэнцүү хуваасан. Гэтэл нэг хүүхэдэд 2 ширхэг айлан ноогдсон байна. Үлдэгдэл 1. Энийг яаж уншдаг вэ гэхээр 7-г 3-т хуваахад 2 ноогдож 1 үлднэ гэж уншдаг байна. Хардаа 7-г 3 тэнцүү хуваахад 2 ноогдож 1 үлдэнэ гэж энийг бичиглэлийгээ ингэж уншдаг байна. За дахиад дараагийн бодлого руу гарцгаая. Зургийг ажиглаад зураглалт тохирох бичиглэлийг хийгээрэй. Үзье. Эхлээ энэ хэдэн цэцэг байна? 1, 2, 3, 4, 5 цэцэг байна. Дараагийнх нь 1, 2, 3, 4, 5. Мөн адил 5 цэцэг байна. 5-5-аар нь багцлсан чинь цаана нь хэд үлдсэн байна? 1, 2, 3 цэцэг үлдсэн байна тийм үү? За тэгэхээр бичиглэлийг яаж хийдэг вэ гэхээр 13 цэцэг байсныг 5-аар багцлсан чинь хэд үлдсэн байна? 3 үлдсэн байна. Тэг үлдэгдэл нь 3 байдаг байна. 15-ыг 13-гаа 5 хуваасан чинь 2 багц болоод үлдэгдэл нь 3 болсон байна. За тэгвэл одоо энийг хараа өгсөн дүрсийг 3-3-аар нь багцлаарай. За багш нь эхнээс нь багцлая. 3, 3, модел 3. Хэдэн багц үүссэн байна? 1, 2, 3 хэсэг болсон байна. Цаана нь хэд үлдсэн байна? Багцад ороогүй 1 үлдсэн байна тийм үү? Нийт 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ширхэг дүрсээснээс 3-аар багцаж 1 үлдсэн байна. За яаж бичдэг вэ гэдгийг хамтдаа харъя. 10-ыг 3-т хуваагаад 3 хэсэг болоод үлдэгдэл 1 гэдэг. Тийм үү? 15 харандааг 4-4-өөр нь багцлаад тохирох бичиглэлийг хийгээрэй гэсэн байна. За багш нь дэлгэцэн дээр 15 өнгийн харандаа гаргалаа. За үнийг
дөрвөөр нь эхнээс нь багцлаа. Эхний хэсэг, 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг болжээ. Тэгэхээр тухайн 15 харандааг 4-өөр нь багцлахаар 3 хэсэг новдож байна. Багцлж байгаа тоогоо энэ бичиглэлээ яаж хийх вэ гэхээр 15 харандааг 4-өөр нь багцлахад 3 хэсэг болоод хэд үлдэж байгаа вэ гэхээр 3 үлдэж байна тийм үү? Ингэж өчтдөг байна. За одоо бүгдээрээ хүүхдүүдээ нэг зүйлийг ажиглая. За эхний одон дээр нийт 18 од байсан. Түүнийг 4 тэнцүү хэсэгт хуваасан. Тэгтэл 4 хэсэг болж 2 үлдсэн. Дараагийн том маань алинтай бодлого байсан. 7 алимыг 3 хүүхдэд 2-2-оор ногдуулж өгөөд 1 үлдсэн. Дараагийн цэцэгтэй бодлого нийт 13 цэцэг байсан. 5-5-аар нь багцлсан чинь 2 хэсэг болоод 3 цэцэг үлдээд байсан тийм үү? Тэгвэл 10 дүрс байсан. Үүнээс энэ 3 одоо хэсгээр хуваасан тийм ээ. Гэтэл 3 хэсэг болоод 1 үлдэгдэлтэй байсан. Хамгийн сүүлийн бодлого 15-ийн хувьд болохоор 4-4-өөр нь багцлсан чинь 3 хэсэг болоод яасан бэлээ? 3 үлдсэн бахана тийм үү? За багш нь яагаад хуваагч болон үлдэгдлийг адилхан өнгөөр тэмдэглэсэн бол энэ дунд ямар ийм ялгаа байна? Миний хүүхдүүд бүгдээрээ харж ажиллаарай. За тэгэхээр энэ дунд яаж байгаа бэ гэхээр тухайн энэ хувааж байгаа хуваагч тооноос үлдэж байгаа энэ үлдэгдэл маань ямагт бага тоо байна гэсэн үг. 4 хэсэгт хувааж хахад энд үлдэгдэл нь 2 байна. Энд байгаа 2 маань 4-өөсөө бага тоо тийм үү? За дараагийн алимны хувьд 3 хэсэгт хувааж өгсөн чинь 3 хүүхдэд хувааж өгөхөд 1 үлдээсэн. Тэ? Энэ бас бага тоо байна тийм үү? 1 нь 3-аас бага тоо. Дараагийнх нь энд 5 цэцэг байсан чинь 3 цэцэг хэсэгт орч чадаагүй үлдээд байсан шүү дээ. За дараагийн дүрсний хувьд 3 хэсэг 3-3-аар нь багцлсан чинь 1 дүрс үлдсэн. Харандааны хувьд мөн адил 4 хэсэгт хуваахад яасан бэлээ? 3 алим 3 харандаа үлдсэн. Тэгэхээр үлдэгдэлд гарч байгаа тоо маань ямагт хуваагчаас бага тоо байдаг байна. За дараагийн тоог ажиглацгаая бүгдээрээ. Багш нь энд 10 бөмбөгийг 4-өөр нь багцлаад 2 үлдсэн байна тийм үү? Орцгоё. За багш нь энд 10 ширхэг бөмбөлгийг 4-4-өөр нь багцлаад 2 үлдсэн гэж хэсэг тэмдэглэсэн байна тийм үү? Энэний бичиглэлийг яаж хийдгийг бүгдээрээ хамтдаа харъя. 10-ыг 4-т хуваагаад 4 хэсэгт хуваагаад 2 үлдсэн. 2 хэсэг болчихсон. Үлдэгдэл нь 2 болсон байна. Шалгаж үзэхдээ 4-ийг 2-оор үржүүлээд 2-ыг нэмээд 10 болдог. За одоо бүгдээрээ энэ зургийг ажиглаад зураг тохирох бичиглэлийг хийгээрэй. За энэ зурагт хэдэн ном байна? Нийт бүгдээрээ тоолъё. 1 2 3 4 5 6. 6-гаар 3 хэсэг гэдэг маань 3 6 18 19 нийт 20 ном байна тийм үү? Тэгвэл 20 номыг бид нар хэдээр багцлсан байна? 6-6-гаар нь багцалж өгсөн байна. Гэтэл хэдэн хэсэг болж үүссэн бэлээ? Сайн байна. 3 хэсэг болсон шүү дээ. Тэгвэл 3 хэсэг болсон нь цаана нь үлдсэн нь 2 хэсэг. За бүгдээр энийг яаж шалгах вэ гэхээр хамтдаа шалгая. Нийт 6-гаар нь багцлсан тийм үү? 6-гаар багцлаа. 3 хэсгээр үржүүлж өгөөд 2-ыг нэмээд нийтдээ 20 ном байна гэж гаргасан байна. Тийм ээ? За маш сайн. За бүгдээрээ өнөөдөр юу сурснаа дахиад сэргэн саний. Юмсыг тэнцвүүтэйгээр багцлан хуваахад үлдэгдэл гардаг байна. Мөн хуваах үйлдэлээр тэмдэглэх хэрэгтэй байдаг байна. Мөн үлдэгдэл нь хуваагчаас ямар байдгийг бид нар мэдэж авсан тийм үү? За маш сайн байна. Одоо миний хүүхдүүд гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай.